За тэгээд тухайн үед манай дөрөв явсан нисгчээс хоёр нь эрүүл мэндийн асуудалтай болоод өөр мэргэжил сонгоод яг суурин л гээд сөнөг жонгос дээр нисчих үед манай Анголын нэг залуугийн даралт нь ерөөсө 10-аар ихсээд 120 байх хэрэгтэй ерөөсөө 120 дээд даралт 130 болоод бид нар чинь дөнгөж газарт сууж байгаа урдчил 300 тэ 310 км цаг онгоцоос амараад яг хэр хурдан явж байгаа нь газар маань ингээд нөгөө дэлхийн бөмбөрцөг хэрэгж байгаа юм шиг ингээд газар маань ингээд нүдэн доогоор онгоцноор урсаал өнгөрөөл байна л та. Манай буян тухайгийн онцлог нь болохоор манай юм дэлий байдаг. Ийм 50 м-ийн зөрүүтэй. Энэтэй л энэ хоёр нь 50 м-ийн зөрүүтэй. Тийм болохоор онгоцыг буулгах яг хөөргөх юм дээр бүр илүү хүнд гэсэн үг. Өөдөөс чи ингээд тосоод ирсэн ийм шугам дээр онгоцыг авчиж ингэж буулгах бүр тэрнээс илүү хэцүү. Манай ээж сая аав шиг ингээд гадаад хүн амтантай үргэлжлэх яваад байгаа мөн нэтрийг ярьдаглаас л тоглоом хийгээл. Монголд анх ярил ер нь тэгэл хэцүү шттэ тий. Тэгээд яж нэг идэж жоох юм бас таарахгүй тий. Энд чи Европ хүмүүсийн нөгөө соёл идэж жоох юмны соёл юмс одоо бол бас нэлээ олон жил амьдэрсэн болохоор Монгол дээр бас ингээд сайн ярьж чадахгүй гэсэн хүний ярьж байгаа юм бол ойлгоно. За бүгдэнд өнөөдрийн төргий нэг Бацаахан хогт нэрлэн гэдэг Сэдвчний 330 дугаар ангийн ерөнхий шударма нэсэн дээр албаадаг. Нэг 10 жил төгсөж явахад ер нь бол дотоод хэргийг сургууль руу эсвэл Батлангой сургуульд орох уу гэд бит хоёр ярьж ирсэн. Тэгээ манай ээж цагдаа бит болоо ер нь бол олон хамтантай ингэж харьцдаг. Ер нь энэ цагдаа болоод юм гэртээ нэг яахгүй. Тэгээд ээж маань ер нь аав шиг зэрэгэн болох юм гээд. Тэгээд хамгийн анх Батлангой сургууль руу аав шиг зэрэгэн болно гэж бодоод тэгээд орсон да. Яг Батлангой сургуульд орохдоо л нисгэж болно гэсэн бодол бол байгаагүй. Толгойд ирсэн. Яг тухайн үеийн гадаадаас ирдэг хуваар нь яг тухайн сууринлоо гэд Оросын дөрвийн сөнөг жонгос нисгчээр 4 хуваар ирээд Монголоос аруулаа яваад 6 инженерийн бүрэлдэхүүн 4 нисгчээр бүгд сууринлоо гэдэг онгоцны мэргэжлэр явж байгаа. Хөдөлгөөний инженер, техникийн инженер, одоо цахилгааны инженер ч гэдэм үү, холбооны инженер гэдэг. Тэгээд очоод бид нар явахдаа энд цэргийн төв нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үйлчлэгээр ороод тэнцээд явдаг байгаа. Тэгээд очоод нисгчэн давхар дахиад үйлчлэгт ордог гэсэн үг. Ер нь айл улс ч хятад ч гэсэн энэ үйлчлэгт ороод явна, тэнд очоод дахиад орно гэсэн. Тухайн улсынхаа нэг шаарддаг эмч үйлчлэгээр ордог. За тэгээд тухайн үед манай дөрөв явсан нисгчээс хоёр нь эрүүл мэндийн асуудалтай болоод өөр мэргэжил сонгоод яг тухайн сургууль дотор мэргэжлэлд сурч ирсэн. Тэгээд надаас гадна манай цэргийн Онжи Батхуур тэгээд Онжи маань 2 цуг сураад нийт 6.5 сураад төгссөн мэт. Тэгээд бид нар анх 10 гаруй орны одоо Африк ТV одоо Аз ТV ус янз бүрийн орнууд нийлээд нэг 10 гаруй орны нэг 40-оос 50 сонсогч нэг төр курстаа орж исэн бөөндөө. Тэгээ бид нар төгсгöd бол яг 4-өөдөө төгсчихсэн. Одоо яг сурах хугацаанд эрүүл мэндээр хасагдж байгаа онгоцыг хөөргөж буулгаж чадахгүй, нисч чадахгүй, агаар тэр гараад орон цагаа мэдэрч чадахгүй. Тэгээ одоо янз бүрийн хичээл сурлага дүн, биеийн таймер гэл ингээ бүх юм цогцороо нийлж хагаад нисгч нөгөө бүрэлдэж нисдэг болохоор нийгэм л жоохон дутуу юм, нийгэм чадахгүй байх юм бол явцын дүнгийг харж байгаа гэдэг юм уу. Тэгээд яг сургуулаас ингээд тавих шаардлага хангаж чадахгүй бол 5 дахь курст нээсэн ч хамаагүй юм бол хасдаг гэсэн. Бид яг төгсгöd 5-лаа байж үед төгсөх курст яг сууринлоо гэд сөнөг жонгос дээр нисчих үед манай Анголын нэг залуугийн даралт нь ерөөсө 10-аар ихсээд 120 байх хэрэгтэй ерөөсөө 120 дээд даралт 130 болоод за маргааш ноцсон ч дахиад 130 байгаадсан. Тэгээд 2 3 7 оны нислэгээс хойшлуулаад эрүүл мэндийг харж байгаа. Тэгээд даралт нь ерөөсө буухгүй 10-ын зөрүүтэй байхад л Москва руу эмч үйлчлэгт гэж оруулаад тэгээд хасагч ирсэн бас. Тийм харамсалтай дөө. Одоо манай онд сурч ирсэн нисгчнүүд бол байд. Тэгээд хоёр монгол залуу, тэгээд хоёр гадаад нэлээд 4 нисгч төгсөж ирсэн. Ер нь бол сөнөг жонгосон дээр сууж нисгэн л тэгэхээр маш олон жил бэлтгэж байгаа. Шууд суугаа зүгээр нисчихгүй.
Тийм болохоор эхлээд айгүй их тийм юу гэмтэй айгүй амархан хүсэл мөрөөдөлтэй амархан юм шиг за одоо ингээл нисчлээ нисэж услаач тийм бодол их юм төрдөг гэсэн. Тэгээ дараа нь яг ингээл 1-р курс, 2-р курс, 3-р курс гэдэг ингээд курс ахаад сурах тусам орж байгаа хичээлүүд нэмэгдээд бие дээр авж байгаа нөгөө нэг биеийн тамирын тасгал даацууд гэдэг тэд маань ингээд хүндрээд ирэх тусам ер нь бол нөгөө нэг ингээд ер нь алгамд багтаадсан зүйл нь шал ондоо зүйл болж хуурчлаа юм л та. Тэгэл ер нь бол хөвчл яг эхэндээ бол их айцтай байсан. Тэг их айцтай байж байгаа л хамгийн анхны нислэг дээр яг газраас хамгийн анхны нислэг маань болохоор яг багш нисгчтэй ингээд нислэгүүд үлдээд янз бүрийн нислэгүүд ингээд үлдэж байгаа. Нислэгийн даалгаврууд үлдэнгүүтээ за шалгах нислэг гэдэг багш нисгчтэйгээ өгч байгаа. Шалгах нислэгээ багш нисгчтэйгээ нисч өгсөний дараа шалгагч нисгч маань болохоор энэ сонсогч яг гараа сооло ганцаараа нисч чаднаа гэд бүр гарын үсгээ зураад ингээд тамга тэмдэгтээ зурсны дараа яг өөрийнхөө сооло нисгтээ гаргадаг гэсэн. Тэгээ ер нь сооло нисгт гарахад хөдөлгүүр асаагаал ингээд нисвшүүрлээ аваад яж хож ер нь жоо айцтай байсан. Тэгээ яг хизээ айц мань надад болсон гэвэл яг нислэгийн зурвсан дээр гарч шүүрлээ аваад нислэгийн зурвсан дээр зогсоол хөдөлгүүрээ тудал нь хааз өгөөл тэгэл онгоцны урдлын дугуй газраас хөндрөөл хойдлын дугуй хөндөрөөл тэгэл яг 3 дугуй хөндөрсөний дараа дугуйгаа хураагаал тэгэл дугуй хураагдсан нөгөө тэмдгээ хараад дугуй хураагдсан дараа л дотор нэг онгоогоо яг л нэг бүх юм яг ингээл зоригтой хүрсэн юм санагдсан айгуу. За яг болчлоо доо ингээд зорьсон олон жил зорьсон юм да хүрчлээ дээ гэдэг яг хамгийн анхны нислэгээд тэгж л юм найцаад авчихсан. Тэрний дараагаас бол ингээд өөртөө итгэл аягүйх аваад яг ганцаараа нисэж байгаа учраас тэр агаад надад хинч туслахгүй те. Ерөө би нэг зүйлийг мартах юм уу, нэг зүйлийг ингээд өнгөрөөх юм бол тэр алдаа маань дараа маш олон зүйл дээр ингээд гарч ирнэ те. Онгоц яач магадгүй. Тийм болохоор тэр үед л аягүйх айцаад аваад тэгээд аягаар уурчижсэн та. Газраас хөндөрөөд өндөр аваад онгоц дээшлэх тусам ер нь бол хурдыг бол яг нөгөө машин явж байгаа юм шиг мэдрэхгүй. Бид нар машин явж байхдаа ингээд 100-тай, 150-тай, 200-тай ч юм уу ингээд явхад ингээд хажууд байгаа зүйл чинь ингээд өнгөрөөд урсаал алга болдсон шүү дээ. Автомашиныг одоо үйлдвэрлэгч компаниудын дээд хурд нь үйлдвэрээс гарч байгаа хурдны хязгаар нь 250 км/цаг байдаг. Яагаад гэвэл хүний физикээс, хүний бие физиологоос хамаарат энгийн жирийн хүн бол яг ингээд машин сууж яваад 250 км/цагийн уртаа яваад уртгаа харахад 250 км/цаг дотор бол ингээ юм харж өгдөрч чадна гэж. 250 км/цагаас дээш хурдтай явхад бол контрол алдчих эхэлдэг байхгүй. Яг л бүх юм чинь ингээ урсаад ороод ирэх гэсэн. Тэгээ ялангуяа анх удаа тэгж явж байгаа бол тийм байн дасгал сургууль тийж тасаагүй хүмүүний хувьд бол ер нь их боломжгүй. Тэгээд ер нь удирдлага алдаад ослоор хийх магадaltaй гэсэн. Бидний хувьд болохоор бид нар чинь дөнгөж газар сууж байгаа урд чинь 300 310 км/цаг онгоцоос хамаарат. Тэгээ бүр одоо дээр үеийн 3 дахь үеийн нөхч нар бол 450 500 км/цаг дээр хүртэл газардаж хүн газардаж байгаа хурдан шүү дээ. Тийм хурдтай газарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол газрын төвшнгөөс дээр байх тусам л ер нь хурд нэг мэдэгдэхгүй гэсэн. Яг хэр хурдан явж байгаа нь газар маань ингээд нөгөө дэлхийн бөмбөрцөг хэрэгж байгаа юм шиг ингээд газар маань ингээд нүдэн доогоор онгоцноор урсаал өнгөрөөл байл та. Юм тэгж л мэдэгдэх гэсэн. Тэгээ ялангуяа нөгөө нам өндөр чинь өндөр хурдтай нисэх бол их аюултай. Ялангуяа манай Монгол шиг юм уулархын нөхцөлд бол одоо манай буян тухай олон улсын нисэх бодол чинь газрын далайн түвшнөөс дээш 1340 1380 метрийн зайд байдаг. За тэгээ манай буян тухай олон улсын нисэх бодлын онцлог нь болохоор одоо ингээд гадаад одоо Чингис хаан шинэ орсон нисэх бодол бус гадаад нисэх бодлууд бүгд ийм тэгшхэн тал дээр юм уу эсвэл ингээд бэлтгэсэн тэгшхэн юм зурвастай байж байгаа тийм үү. Манай буян тухайгийн онцлог нь болохоор манай ийм дэлий гэдэг. Ийм 50 метрийн зөрүүтэй. Энэ тал энэ хоёр нь 50 метрийн зөрүүтэй. Тийм болохоор онгоцыг буулгах яг хөөргөх юм дээр бүр илүү хүнд гэсэн хүнд хариад ромдоо ордог. Тэгшин газар дээр ингээд онгоцыг ингээд буулгах ондоо өөдөөс чи ингээд тосоод ирсэн ийм шугам дээр онгоцыг авчиж ингэж буулгах бүр тэрнээс илүү хэцүү. Монголдо ирээд анх өөртөө нислэгийг 22 онд хийж өгтөл тэр хамгийн ер нь хэцүү байсан. Яг зурс маань ингээд босоод ирсэн юм шиг ингээд ойртох тусам ингээд өөдөөс ингээд босч байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Одоо бол яг нөгөө тасна гэдэг шиг тэн дээр банк нислэг сургууль тэгээд ингэсээд ахаар ер нь бол яг хэвийн нислэг хийж байгаа юм шиг л ер нь тиймэрхүү болчихсон юм байна. Манай Монголын хувьд бол өвөлдөө их утаатай байдаг тийм мэдж байгаа нүүрстүүлдэг. Бус орныг бодвол өвөлдөө үзэгдэх орчин
айгуу тийм таарах гэсэн муутай. Ер нь нислэг ихтэй яг нэгдүгээр цаг агаарын байдлаа харна, салхиа харна, үүлээ харна, үүлийн өндрийг харна. Тэгээд бас манай буян тухай район нисэх буудлын хавчин нисэхдээ нисхийн дэнж яармаг гэр оролж байгаа хүмүүс төлөвлөлттэй. Тэгээд тийм хонхор туулгуулын айс ав газар учраас туулгуулын жавар их тогтдог. Тэгээд жоо хонхор газар болоход утаа их суудаг. Ер нь салхигүй бол утаа ингээд нэг явдггүй утаанд байгаад байдаг. Тийм тэр тал дээр бол жоохон хүндрэлтэй. Түүнээс бол нэг дадлах сургуульд хийхэд бол нэг тийм хүндрэлний тэр асуудал. Агарын онгоц суулгах нэг тайп болгоондоо одоо манад MiG-29 UB гэдэг нэг онгоц байгаа юм. Тэгвэл MiG-29 К гэж байгаа. Тэр нь болохоор одоо ус онгоцны дээрээс нисдэг ч юм уу те. Далавч нь хураагддаг ч юм уу сайжруулсан загвар байгаад байдаг. Тэгэхээр одоо энэ хоёр онгоц гаднаас харахад адилхан юм шиг гэрнэ. Энэ дээр нисэх зөвшөөрлөх нь заавал энд өөр К дээр нисхийн тулд бас дахиад заавал сертификат авах хэрэгтэй. Агарын хууль юм да. Заавал тэр энэ онгоцны одоо давуу тал одоо энэ онгоцны онгоц онцлогийг судлаад тэг өөрөө соло нисч сертификат авч иж энэ онгоц нэр ниснэ гэсэн. Түүнээс одоо ингээд бүх онгоцон дээр ч гэсэн юм тийм юу бол байхгүй тийм. Одоо өөр ингээд энгийн хувийн компани ороод ч юм мяд ороод ингээд нислэг үлдсэн ч гэсэн тухайн компанитайгаа гэрээгээд тухайн компани Герман явуулдаг ч юм уу, Америк явуулдаг ч юм уу, Африк явуулдаг ч юм уу тухайн онгоцны бүхэйг дадлах хийгээд сертификатыг авахулаад тэгээд тэр онгоцны нисгэрхээ аваад ирсэн гэсэн. За гэр бүлийн байдал одоо эхнэр хүүхдээ хамт гурлаа. Нэг мууртай дөрүүлээ. Эхнэртэйгээ хамгийн анх Орсын улбаны улсад сурч байхдаа тэнд сонсогч байхдаа танилцаад тэгээд төгсөөд цуг Монголд ирээд өдөртлөнд амьдарч байна да. Итгэв үлдээ. Би чинь 1-р курс төгсөөд 2-р курстэй лөө шууд Краснодараас нисээд Москваас Улаанбаатар тухайж нөгөө юу буян тухай нисэх бодол байсан ганцхан. Буугаал тэгээ шууд манай аавын дүү тусч аваад тэгэл шууд очижсэн. Манай ээж хараад итгэв тоглож гин гэж бодсон хэрсэн. Ерөөсөө нэг тоглож гин гэсэн харцаараа хараад ингээл байгаадсан. Тэгээ сүулдэ үгүй нэрээ юм уу гээл тэгэл тэгсэнтэй юм. Тэгээ манай аав ч бас өөрөө насаараа зэрэгж явсан. Зэргийн албаагаад тэндээсээ үлрээ зэргийн сургуульд ороод төгсөөд тэгээд шат чадны сургуулиуд нь сураад төгсөөд тэгээд шүтний жанжтаад ажиллаж хагаад та гарсан байдэ. Тэр нь бол манай аав ч бас юунд Казахстанд бас сурч исэн, гадаад сурч исэн бас нэг түүх мөгийн сонсохоор Наташа нэтрээгээд охин эмэгтэй хүнд хойдоо үргэжсэн захиа махаа биччихсэн, өгүүлж авчихсан тийм юмд бас манай балкон дээр нөгөө чимдамтай тийм юмуд бас харагддаг байсан, харагдаж яадаг байсан. Тэгэл манай ээж цааяд аав шиг ингээд гадаад хүнтэй үргэлжлээ яваад байгаа юм нэтрийг бас ярьдаг л байсан тоглоом хийгээл. Тийм тэгэл пад тэгэл ороод ирсэн чи тэгэл яач чадахгүй. Тэгэл бууд цаацаа гэл авсан та ер нь Монголд анх ярил ер нь тэгэл хэцүү шттэ тий. Тэгээд ажих нэг идэж жоох юм бас таарахгүй тий. Чи Европ хүмүүсийн соёл идэж жоох юмны соёл энэ манай монголчууд ч төвчлэндээ гурил мах хэддэг тийм юутай болохоор эхэндээ ер нь жоохон тийм таахгүй юм уу та тий. Ингээл дэлгүүр орсон ч заавал нэг тэр дэлгүүр орж иж тэрийг тэндээс авдаг. Тэгэнгүүт өөр юм нэг өөр дэлгүүрээс авдаг ч юм уу тий. Юмс одоо бол бас нэлээ олон жил амьдарсан болохоор Монгол дээр бас ингээд сайн ярьж чадахгүй гэсэн хүний ярьж байгааг бол аягүй сайн ойлгоно. Тийм тэгээд нэг өөрийнхөө тодорхой хэмжээнд ичихгүй бол хүнтэй ярьчихна ойлгоцсон. Тэгээ ер нь бол одоо л ер нь анх ярьжсэнээс хамаагүй тийм тасцсан юм да. За тухайн үед надад зөв сурсан манай одоо зэргийн онжууд бас мэрсэр гадаад найз хүнтэй байсан л да. Тэгээ бас манай зэргийн нэг онж Оросд бас их нэртэй 2 хүүхэдтэй. Тэгээ ер нь бол нэг тийм амар юу гэнч гадаад хүнтэй инглиш тэглэж тийм нэг тийм муу юм нэтрээ бол юм ханзарч байгаа ер нь бол. За одоо ч тэгээд яг төсөв төвчөндөө одоо яг агарын зэрэг энүүгээр дагнаад үчин 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр одоо өдөө 12 жил ажиллаад ямарчсан замаасаа няцаагүй буцаагүй гомчны явцын занхаа эцэг үүснэ гэж бодож байгаа. Одоо энэ сарын 25-нд манай нисхийн 101 жилийн болно. Тэгээ орчин цагийн төсөв төвчөн байгуулагдсны 105 жилийн болно. Тийм болохоор үзэж байгаа үзэгчтэй болон зэрэг албаасан офицер ахлагч нар бэлтгэл офицеруудаа бүгдэнд нь ирж баярын мэнд хүргэе. Тэгээд
эс хүчнийхээ 100 жил бас өнөр хөөжтэй болох хаа баяр тэмдэглэх хаа гэж бодож байна. Тэгээд бүгд сайн сайхан мөнгө өгсөн юм.